За сайн байцгаана уу хүмүүс ээ. Ажлаа бүлэг сэдвийн хүрээнд бид нийгмийн зохис бус байдлын тухай судалсан. За өнөөдөр багш нь нийгмийн зохис бус байдалтай холбоотой онолын ойлголтыг дэлгэрүүлэн тайлбарлаж агуулга дэмжих видеогоо та бүхэнд хүргэж байна. За өнөөдрийн хичээлийн маань тулгуур ойлголтууд юу гэхээр зэрэг зохис бус байдал нийгмийн байр суурьт нөлөөлөх хувийн ба нийгмийн хүчин зүйл гэж юу юм? Угсаатны харилцааг тайлбарлах онолын хандлагууд, гендерийн талаарх онолын тайлбаруудыг багш нь хүргэнэ. Тэгэхээр хүмүүс нийгэмд тодорхой байр суурийг эзэлж, түүнээс улбаалan нийгмийн хувьд бол эрх эдэлж, үүрэг хүлээж, тэр статусаас улбаалж хүмүүс бие биетэйгээ харилцаж байдгийг бид өмнөх хичээлээрээ судалсан. Тэгэхээр зэрэг үүнтэй холбоотойгоор бид нэр нийгмийн ялгаралт, зохис бус байдал, нийгмийн давхраажилт гэж юу вэ гэсэн агуулгыг заавал судалгаахаа агуулгаар судалсан байгаа. Багш нь энэ ойлголтуудыг нэмэлтээр бас тайлбарлаж өгье гэж бодож байна. Хүмүүс нас хүйс орлого, ажил мэргэжил гээд нийгмийн олон шинжүүдээр ялгагдж байдаг. Үүнийг бид нар нийгмийн ялгарал гинэ гэж үзсэн байгаа тийм ээ. Байр суурийн ялгарл нь нийгмийн зохис бус байдлыг бүрдүүлдэг, зөвлөдүүлдэг. Энэ байр суурийн ялгарл нь зайлшгүй шинжтэй гэдгийг бас бид нар мэдж байгаа тийм. Үүнээс улбаалан нийгмийн зохис бус байдал гэсэн ойлголт бий болдог. Энэ бол байр суурийн ялгаанаас үүдэлтэй аж бус боломжийг хэлээд байгаа. Байр сууриуд нь юугаар илэрдэг вэ гэхээр зэрэг баялаг эзэмшиж байгаа байдал, алдар хүнд, нөлөөлөл, хүндэтгэл, эрх мэдэл зэрэг үн цэнтэй зүйлсийг олж авах ажил боломжоор ялгаатай нөхцөлд оршдог. Энэ нөхцөл байдлыг хэлж байна. Үүнээс улбаалаад нийгмийн давхраажилт гэсэн ойлголт бас яригддаг. Ер нь бол зохис бус байдал бэхжиж, үлгэрийн хооронд тодорхой хэв шинж бүхий харилцаа бүрэлдэн тогтсноор нийгмийн давхраажилт үүсдэг. Тэгэхээр нийгмийн давхраажилт гэдэг бол ерөнхийдөө хэв шинжит ийм тогтолцоо харилцаа байна гэдэг талаас нь тайлбарлагдаж байна. Тухайлбал дундуур зууны үед өрн дахины хувьд аваад үзэх юм бол газрын эзэн тариачин хоёрын хооронд бол газрын түрээсийн хэв шинжит харилцаа бий болж байсан бол үйлдвэрчсэн нийгэмд ажилчин ба капиталын хооронд бол хөлсний хөдөлмөрийн харилцаа. Монголчуудын хувьд бол дундуур зууны үед язгууртан, малчин хоёрын хооронд мөн хамжлагт ёсч гэдэг юм тийм иймэрхүү байдлаар бол нийгмийн давхраажилт бүтчихсэн байна. Ингээд өнөө үед бол нийгмийн давхраажилт нийгмийн бүтцээсээ хамаарат улам бүр нарийсаж хөгжиж ингээд нээлттэй буюу хаалттай давхраажилтын тухайд ярих юм бол илүү нээлттэй давхраажилт бол бий болж байгаа гэдгийг бол та бүхэн ойлгож байгаа. Ингээд давхраажилтанд тухайн хүн ямар байр суурь эзэлж байна вэ гэдэг нь бол хувийн ба нийгмийн хүчин зүйл бол нөлөөлдөг. Үүнийг бол та бүхэн 10 дугаар ангидаа үтсэн байж байгаа. Зохис бус байдалтай холбоотой нэг ойлголт бол угсаатан байгаа. Угсаатан гэдэг нь бол ерөнхийдөө бид нар үндэс угсаа, хил, соёл, түүх, зан заншил, газар нутагтай нэг шашинтай ийм ижил төстэй хүмүүсийн нийтлэгийг хэлж байгаа. Угсаатны ижилсэл гэдэг маань ижилсэл буюу адилсал гэж үг хэлэв гэхээр зэрэг тухайн угсаатны бүлгийн гишүүд өөрсдөө тухайн угсаатны нэг хэсэг гэж үзээд ингээд өөрсдөө мөн бусад угсаатнуудаас ялгаатай гэж үзэж өөрийнхөө тэр угсаатанд багтааж илэрхийлж ингээд үнэт зүйлээ тээж явахыг хэлээд байгаа тийм. Үнэт зүйл нь юу вэ гэхээр зэрэг хэд бичиг, удамсан нийтлэг гадаад дөрөх, нэг нутаг дэвсгэр, нийтлэг шашин шүтлэг, улс төрийн хувьд нэгтгэгдэл, нэг ийм хүсэл эрмэлзэл зэрэг нь бол угсаатнуудын ижилслийн шинжийг илэрхийлж байна. Үүнтэй холбоотойгоор угсаатны цөөнх гэдэг ойлголт бас яригддаг. Угсаатны цөөнх бол бие бялдрын болон соёлын онцлог шинжтэй тэрхүү шинжээсээ улбаалаад нийгмийн ялгуурлан гадуурхалтад өртдөг. Өөрсдөө ялгуурлан гадуурхагдсан гэж нийтээр үздэг юм бүлэг хүмүүсийг хэлж байна. Угсаатны цөөнхийн хувьд бол ялгуурлан гадуурхалт гэж юу вэ гэхээр зэрэг шууд ба шууд бусаар илэрж байгаа. Та бүхэн бол шууд ялгуурлан гадуурхалт гэж юу хэлэх вэ гэхээр зэрэг нас хүйс, үндэс угсаа, шашин шүтлгээр шууд гадуурхагдж байгаа байдлыг хэлнэ. Тухайлбал дэлхийн 2 дугаар дайны үеийн еврейчүүдийн талаар явуулсан бодлого. Монголчуудын хувьд Монголын түүхэнд аваад үзэх юм бол хилмигдүүлэлтийн үеийн
лам нарын талаар явуулсан бодлого, бурятуудын талаар явуулсан бодлого эдгээр бол шууд энэ ялгуурлан гадуурхалт гэдгээр илэрч байгаа. За шууд бус нь болохоор зэрэг хууль, дүрм, стандарт хэм хэмжээгээр дамжуулан одоо нийгмийн анги бүлгүүдийг хоорондоо одоо ялгуурлан гадуурхаж байгааг хэлнэ. За энэ нь ямар нэгэн байдлаар анги нийтгүүд тухайлбал одоо өөр хоорондоо ялгархуйц байрлалд оршин суух тийм ээ. За тухайлбал одоо Америк нэгдсэн улсын хувьд за хар арстан нь нэг хэсэг хороолол цуун, цагаан арстангууд нь өөр, за баян чинэл хэсгүүд нь өөр одоо газар тий одоо амьдран ч гэдэг юм ийм байдлаар тухайлбал ялгагдах жишээний байж байна. За угсаатныг тайлбарлах харилцааг тайлбарлах онолын хандлагууд бол 3 онолоор багш нар түргэж байна. За бүтэц чигүүргийн онол гэдэг нь яаж тайлбарлаж байна вэ гэхээр ерөөсөө л угсаатан бол эв нэгдэлтэй байж үнэт зүйлээ одоо тээж за ингээд хоорондоо бол эв зохицолтой харилцан одоо зөвшөлдлийг одоо хүлээн чүрсэн ийм байж ээж бол угсаатан оршин тогтно гэж үздэг. Харин хоорондын ялгарлал нь улам бүр одоо гүнзгийрээд нийгмийн одоо зөвшөлдлийг бууруулад за нийгмийн тэнцвэрт байдалд одоо сөрөг байх юм бол энэ бол угсаатан бол оршин тогтнох боломжгүй гэж үздэг байх нэ. За ийм учраас бүтэц чигүүргийн онол бол аль болохоор зэрэг угсаатны тогтвортой байдлыг бол тайлбарлаж байна. За зөрчилдөөний онол гэдэг нь бол одоо угсаатнууд зэрэгцэн оршиж байгаа тохиолдолд хоорондоо заавал зөрчилддөг. За энэ нь бол этноцентрист хандлагаар илэрдэг гэж үзэж байна. За тухайлбал одоо их гүрнээс бага одоо буурай гүрнийг одоо дорд үзэх. За ингээд өөрийнхөө соёлыг тулгах гэдэг ч юм уу те. За ингээд өөрийнхөө үндэстнийг дээгүүр тавих, бусад үндэстнийг одоо ялгууртай хандаж, соёлын ялгаатай байдалд нь үл хүндэтгэх байдлаар хандах зэрэг бол энэ этноцентрист хандлагаар илэрх бөгөөд энэ нь бол зөрчилдөөний онолоор тайлбарлагддаг юм байна. За бэлэгдлийн одоо харилцан үйлдэлийн онол гэж үг хэлэх үгээр зэрэг ерөнхийдөө бол угсаатныг бол генетикийн гарлаасаа нэгдмэл гэхээсээ илүүтэйгээр харилцан үйлдэлийн бүтээгдэхүүн гэх талаас нь тодорхойлдог. Өөрөөр хэлбэл одоо нийгмийн бүлгүүдэд харилцан одоо үйлдлийн явцад за зарим нэг бүлгүүд бол мэдээллийн нэг сувагтай байснаас үүдэж одоо өөрсдөө дөвөөлгөх байдал нь бусдын соёлыг одоо ялгууртай хандах за хүндэтгэлгүй хандах бас ийм этноцентрist хандлагыг үүсгэдэг гэж тайлбарлаж байна. За мөн одоо нийгмийн тэгш бус байдал нь гендерийн харилцаагаар илэрдэг. За гендер гэдэг бол одоо эрэгтэй эмэгтэй хөт хүүгүүдийн одоо нийгмийн бүтэц соёлын хэм хэмжээг илэрхийлнэ. За ингээд энэ шинж ухаан одоо 1970-аад оноос гендерийн тухай ойлголт тэгш ухаанд өргөн хэрэглэх болсон. За гендерийн хэв журам гэдэг нь бол уламжлалт одоо энэ холбоотой уламжлалт харилцааг илүүтэй илэрхийлж байгаа бол за гендерийн тэгш хэрэг нь бол одоо эрэгтэй хүмүүст эмэгтэй хүн хоёуланд нь ядгуурлахгүй байх үйл явцыг хэлж байна. За орчин үед бол гендерийн тэгшэрхийн байдлын тухай маш их ярьж байна. За энэ нь одоо энэ хүйсийн шинжээр ялгуурлан гадуурхалтыг зогсоосны үр дүнд нийгмийн амьдралд одоо тэгш оролцож тэгш үүрэг хүлээх хариуцлагыг тэгш хүлээх явдал мөн гэж ингэ тайлбарлаж байна. За гендерийн талаарх социологийн одоо онолын хандлагууд мөн байна. За энэ нь марксист онол, зөрчилдөөний онол, за бүтэц чигүүргийн онолоор тайлбарлагдаж байна. За багш нь марксист чигүүргийн онолоор марксист онолоор юуг тайлбарлаж байна вэ гэхээр зэрэг ерөөсөө Маркс болон Фридрих Энгельсийн үздснээр эмэгтэйчүүд бол гэрийн хөдөлмөр эрхэлдэг учраас одоо баялагийг эзэмших, олж авах боломжгүй байгааг бол тайлбарлаж байгаа. Ийм учраас гэр бүлд бол нөхрийг нь хоёр тогтдог. За ингээд гэрийн одоо хөдөлмөрийг хөлсгүй эрхэлснээс болоод эмэгтэй хүн бол гэрийн хүн болж хувирдаг. За энэ нь бол түүнийг эрх мэдлэхгүй, нөлөөгүй, за баялаг одоо эзэмших боломжгүй болгож байна гэж дүгнэж байгаа. За зөрчилдөөний онолоор болохоор зэрэг за мөн одоо нийгэм бүтцийн нөлөөгөөр тайлбарлагдаж байна. За нийгмийн нэг хэсэг нь өөртөө аж ахуй сонирхлыг хэрэгжүүлж чадах давуу нөхцөлд амьдрахад хүргэдэг бөгөөд за ингээд нөөцийг хэн эзэмшиж байгаагаас хамаарсан зөнгөлөгч ба төв хэсэгт нийгэм хуваагддаг гэдэг өмчтэй холбоотой ингэж тайлбарласан байгаа даа. За бүтэц чигүүргийн онолоор болохоор зэрэг ерөөсөө нийгэм бол одоо харилцан уялдаатай ийм одоо нарийн цэцтэй. За ингээд нийгмийн бүтэц бүр одоо тодорхой хэрэгцээг хангахад чиглэгдэнэ. За ингээд энэ нь бол бүгдээрээ тэнцвэртэй тогтвортойгоор оршин байх нь хамгийн үр ашигтай хэлбэр гэж үзсэн. За ингээд хамгийн давуу боломжтой
байдал нь юу вэ гэхээр зэрэг хөдөлмөрөө одоо хуваарлах нь хамгийн оновчтой үр ашигтай гэж үзсэн. За учир нь нийгмийн нэг хэсэг нь одоо нэг төрлийн хөдөлмөр хийж байхад бусад хэсэг нь бас өөр төрлийн хөдөлмөр хийснээр илүү одоо үр ашигтай, дэмжтэй байна гэж ингэж тайлбарласан байна. За орчин үед бол бүтэц чийгүүргийн онолоор одоо хөдөлмөрийн хуваарлалд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд хамгийн оновчтой, оролцоотой ийм байдлаар нь бол тайлбарлаж одоо энэ одоо онол бол нэлээд бас арчлалын талаарх энэ одоо нөхцөл байдлыг тодорхойлж байна. За ингээд ойлголтуудаа илүү гүнзгийрүүлээд уншаад мэдээлэл сонсоорой. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа.